Сайн байцгаана уу? За энэ удаагийн хичээлээр бид нэр homophones-ийн талаар үзэх болно. За хичээлийн ерөнхий агуулга нь homophones-ийн талаар танилцуулга, за түүний төрөл болон ялгаа, түгээмэл байдаг жишээнүүд, яагаад homophones-ийг заавал англинд оршдог юм бэ гэдэг талаар авч үзэх болно. За homophones гэдэг нь ижилхэн сонсогддог боловч өөр утгатай үгсийг хэлдэг. Иймэрхүү төстэй сонсогддог хэрнээ өөр утгатай өгнүүд нь одоо бичих, ярих, мөн англи шинээр сууж байгаа хүмүүсийг одоо маш их эргэлзээнд хүргэдэг. За энэхүү эргэлзээ нь одоо өөр өгнүүд ижилхэн юм шиг сонсогдохоос болж үүсдэг бөгөөд бүрэн эхийн уншихгүйгээр тухайн үгийг тааварлана гэдэг нь бол маш хэцүү байдаг. Түүнчлэн homophones-ийг илүү сайн таньж мэдэх нь англи хэлийг илүү сайн эзэмших, за мөн хүмүүстэй одоо communication буюу одоо холбоо харилцаа тогтооход маш том түлхүүр болж өгдөг. Homophones-ийн төрлүүд хэдийгээр homophones нь ижилхэн сонсогддог боловч эдгээр нь хоорондоо өөр утга, за мөн spelling буюу бичиглэл хэрэглээгээрээ өөр байдаг. За эдгээрийн хоорондын ялгааг олж бичих нь тухайн зүйлийн одоо утгыг ойлгосон хэсгээс хамаардаг. Хамаардаг байх нэ. За homonyms, oronyms, xenophones, heteronymous, homographs, heterographs гэдэг нь одоо homophones-ийн доторх бас төрлүүд нь байх нь эдгээр нь бүгд бас өөр ингэсэн утгатай өөр дүрэн болж ирдэг. Homophones яагаад оршдог вэ? За homophones нь тодорхой хэдэн шалтгааны улмаас мөн одоо хэлний хувьсэл, нутгийн аялга үг түүхэн нөлөөлөөс болж бий болсон байдаг. За language changes over time. Хэл нь одоо тухайн аливаа нэг улс орны хэл нь одоо цаг үеэ дагаж өөрчлөгдөж байдаг. Homophones нь хөвчлэн цаг үеэ дагаж өөрчлөгдсөн байдаг. Бөгөөд одоо хэлний хувьсэл болон одоо соёлын солилцоо, мөн технологийн хөгжил зэрэгс шалтгаалаад өмнө нь өөр дуудагддаг байсан үгнүүд орчин үед одоо ижилхэн дуудагддаг болж хувьссан байдаг. Жишээлбэл canide болон nide гэдэг үгнүүд нь нэгэн цаг үед өөр дуудагддаг байжээ. Харин Norman invasion буюу Норманы довтлогоогийнх одоо түүхэн үйл явдлын дараагаас canide гэж бичигдгийн K үсэх нь silent буюу бүдэгрээд сонсогдохгүй болоод өнөө цагт night болон night одоо хутга гэдгийн night шөнө орой гэдгийн night хоёр нэг ижилхэн сонсогддог болсон байх нэ. Сая дутагдсан Норманы довтлого гэдэг нь яг юу болох талаар бяцхан одоо мэдээ сонирхолтой. Энэ нь манай эртний 1066 онд Норманди Вильгельм хэмээх Норман ноён нь Англи эзлэн төв үйл явдлыг хэлдэг юм байна. Яагаад болсон юм бэ гэхээр Английн хаан Эдвард the Confessor хүүхэдгүй нас болсны дараа хаан ширээ лөө маргаан гарсан байна. За тэгээд Норманди Вильгельмийн хаан ширээг өвлөн авах ёстой гэж мэдэгдсэн. Гэвч Английн дээд язгуурт нь Harold Godwinson хаан болсон байна. Өрсөд үүний дараа Вильгельм нь цэргээ аваад Англи улсыг эзэлжээ. За үр дүнд нь юу болсон гэхээр 1066 оны 10 сарын 14-нд Хастингсийн тулдаанд Харалд 2 ялагдаад Вильгельмийн ялт байгуулсан. Тэгээ Вильгельм нь одоо байлдан дагуулагч Вильгельм нэрээр Английн хаан болсон байна. Ингэснээр Англид одоо Норманы засаглал тогтоод Франц гаралтай ноёд соёл хэл нэвтэрч эхэлсэн. Инээс болоод одоо хоёр хэл хоорондоо уусаад англи хэл нь асар их өөрчлөгдөж өнөөгийн яг хэлж байгаа үгсийнх нь үндэс өрн тавигджээ. За түгээмэл хэрэглэгддэг хүмүүсийн хамгийн хэрэгэлцдэг жишээнүүдийг одоо доор авч үзье. За ер нь бол ингээ ижилхэн сонсогддогоос болоод хүмүүс homophones-ийн хооронд нь санамсаргүйгээр айгүйх буруу ашигладаг, мөн ингээ бичгтээ хүртэл алддаг байх нь. За энэ доор жишээ бол одоо ихэнх хүмүүсийн хамгийн хэрэгэлцдэг жишээнүүд нь. За жишээлбэл to. За сайн ажиглах юм бол энэ дээр TO спеллинг нь өөр гэхдээ гурван адилхан to гэж сонсогддог. За гэвч бид бүхэн ганц to гэж сонсонгууд энэ хоёрын тоог to юм чи хоёрын тоог TO бичиж болохгүй байх нэ. Тэгэхээр бид бүх спеллинг сайн мэддэг байх хэвээр утга нь ч гэсэн шалгамдаа тийм үү. За жишээлбэл to гэдэг нь өөрөө аливаа нэг зүйлийн чиглэл заасан үг. I go to home гэвэл би гэрлүүгээ явдаг. Руугийн дөрвөн зэрэг тий. За to болоод ирэхлээр хоёр өвтэй болохоор энэ нь
Аливаа нэг зүйлийг одоо хитрхи их байна гэсэн үг. Жишээлбэл the music was way too loud гэх юм. Энэ music бүр хитрхи энэ хөгжим хитрхи чанга байна гэдэг утгатай. За дараагийн төв бол бид бүхэн мэдж байгаачлан тоог заадаг те 1 2-ын 2 нь гэсэн үг. Энэ мэтчлэн ижлэхэн сонсогддогч өөрөөр утга агуулдаг үгсийг homophones гэж нэрлэдэг байх нэ. За эцэст нь хэлэхэд энэхүү бяцхан ялгааг нь олж сонсож сурснаар илүү сайн ойлгомжтой тодорхой сурахад тус болдог. Мөн зөв бичих. За англиар зөв бичих нь баг зэрэг одоо тийм tricky буюу хачин хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ өдөр бүр багаар practice буюу дадлага хийснээр таны англи хэл илүү сайн сайжрах эхлэл үндсэн тавигдах нэ. За тэгээ анхаарал тавьсан явдалд баярлалаа.